Зөвлөлт гэдэг бол өнөөдөр хүн төрөлхтний тулгымдсан нэн ноцтой асуудал болж хүрсэн. Монгол орны хэмжээнд сүлжилт 2015 оны байдлаар 77.8% сүлжсэн гэдэг ийм дүгнэлт гарсан. Өнөөдөр нефт бензин шатхууны төлөө дайтаж байна. Ирээдүйд усны төлөө дайтах магадлал өндөр. Цөлийн төв хоолой төсөл бол энэ газрын дөрөлт уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны нэмзэг асуудлуудыг шийдэхэд бол бид нар Монгол улсаас анхлан санаа шиг гаргаж ажиллаж байна. Хувийн хвшлийнхэн маань өнөөдөр зөвхөн ашиг орлогоор өөрсдийн үйл ажиллагааг хэмжихээр болж байна. Хөрөнгө оруулагчид маань санхүүгийн бус үзүүлэлтүүдийг илүү чухалчилж авч үзэж байна. Хөрс бол ис солж хуврах үзэгдлийг л сүлжит гэж ойлгочихвол ерөнхийдөө болно. Тэрийн зөвлөлтийг бид нар яаж харж байгаагаас энийг сөөрөл дагуулж байгаа одоо айдас гэж харах уу, эсвэл энийг боломж гэж харах уу гэдэг асуудал байна. Тэгээ бид бол энэ хүү зөвлөлтийн асуудлыг бол эрсдэл гэж огт харахгүй байгаа. Харин нэгэнт үүссэн байгаа энэ уур амьсгалын өөрчлөлт хэрхэн насан зохицох вэ гэдэг энэ чадамжийг бий болгох. За цаашлаад байгаль суурилсан шийдлүүдийг бий болгох хэрэгтэй байгаа. За мөн энэ ногоон шилжилт болон тогтвортой хөгжлийн боломж гэсэн юм шинэ өнцгүүдээс харж байна. Энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах Нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хуралч гэсэн үүнтэй уялдаж өнөөдөр улс орнуудын хувь нэмрийг хэмжиж, улс орнууд мэдэгдэл зорилт дэвшүүлэхээс гадна хувийн хвшлийн байгууллагуудын манлайлал, тэдний оролцоо, тэдний санаачлагуудыг дэмжих, тэдгээрийн үр дүн хэмжих, цаашаа түгээх ийм зорилтын хүрээнд бас болж байгаагаар ач холбогдолтой. За энэ хүү экспедиц бол олон сарын турш спорт, за шинжлэх ухаан, медиа агуурыг нэгтгэсэн баг ажиллана. За энэ баг ажиллахдаа 6 улсыг хамарсан цөлийн бус нутагт ажиллах юм байна. Төв Азад дэлхийд алдартай их том цөлүүд байдаг. Альшагийн өргөн уудмог байна. Зам Баданжарны их том элсэн цөл байна. Кламаканы их том цөл байна. Дурпаны хотгор гэдэг. Одоо бидний бас сайн мэддэг зүүн гарын их говь байна. За мөн цаашаа баруун тишээ явахдаа Каракумын элсэн цөл, Гизилкумын цөл, за Битэг дагалагын цөл гэдэг алдартай том цөлүүд. Монголчсон одоо алдартай говьуд маань байгаа. Манай экспедиц энэ бүх говь цөлүүдээр явна. За тэгээ энэ болохоор хүн, байгаль, амьдралын холбоог яг бодит байдал дээр судлах, за түүнийгээ баримтжуулах, энэ бүхнийг бид нар дэлхийн нийтэд хүргэх ийм зорилготой ажиллаж байгаа. Хэд олон зангуултын мастер гүгч бод жаргал маань хамт явна. Тэгээ энэ удаагийн гүйлтээр бол Монгол хүний байгальлыгээ хайрладаг Монгол одоо уламжлал байдаг тийм. Тэгээ энэ зүйлийг л одоо дэлхийн нийтэд бас Монгол хүний дуу хоолойг хүргэх ийм зорилготой л энэ төсөлд оролцож байна. Энэ цөлийн дуу хоолойг сонсохгүйгээр хүндрэлтэн ирээдүй одоо амжилттай бүтээн байгуулах боломж юм а гэсэн нэг санаалж байна. Одооноос эхэлж тэмцэж эхлэхгүй бол Монгол орн алстай тариа удаага тарьж чадахгүй, мал бичих газаргүй болох ийм асуудал байна. За тэгэхээр энэ удаагийн экспедиц бол зөвхөн ингээд өгөх зүйл биш. Бид нар цаашлаад бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ платформыг хийх, за мэдлэг солилцооны сүлжээ байх, ногоон эдийн засаг болон инновацийн хамтарсан төслүүдийг соёл, боловсрол, бодлогын энэ интеграц бүхий цогц экосистемийг бий болгох суурийг тавих гол зорилготой байгаа. Тэгэхээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монголын топ 100 компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд мөн 2 тал 3 талд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан байгууллага компаниудаа энэхүү үйл ажиллагаанд оролцож хамтарч ажиллахыг хүсэж байна.